За бид өнөөдөр чухал асуудлыг ярьж байна. Харамсалтай нь байнгын хорооны гишүүд маань цөөхөн байна. Өнөөдөр нийгмийн одоо тулгамж байгаа асуудал бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ яаж оновчтой байх уу гэдэг том асуудал ярьж байгаа. Даатгалын реформ 2020 оноос эхэлсэн үр дүнгээ өгж байгаа. Бас тиймч чамлахаар биш, бид бас амжилттай байгаа гэдэг бас зориуд дурдж хэлмээр байна. Даатгалын сан ердөө 420 сая байсан, өнөөдөр хэдэн их найд болчиход байгааг бид харж байгаа. За түүнээс гадна бид энэ даатгалын санг зузаатахгүй бол үнэхээр одоо энэ хэрэгцээ шаардлагатай хүрхгүй байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр бидний тавьсан гол зорилго бол одоо давхцалгүй, хулгай хийдгүү, яг одоо хүндээ хүрдэг, өвдсөн хүний амийг авардаг ийм одоо даатгал байх гэдэг зорилготой нэлээд дүхэж ойртож яваа. Олон ажлуудыг хийж чадсан. Энэ дээр бас одоо би эмдүүц болон эрүүл мэндийн даатгалын ерхий газар, эрүүл мэндийн яамныханд бас баяр хүргэмээр байна. Энэ бол ажиллаж байгаа шүү, ажиллаад байна. Давхцал энэ төрийг бол одоо байхгүй болгосон. За дараагийн асуудал бол үндсэн философиосоо бид гарч болохгүй. Энэ эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгө бол эрсдлийн сан болохоос халамжийн сан биш ээ. Тийм учраас совилыг даах ёстой биш. Харин өвдсөн улсуудад яг тусламж үйлчилгээ үзүүлж эдгээдэг л байх хэрэгтэй. Өнөөдөр бид зочмог архаг гэдээ хоёр хэсэг болгоод төлөвлөгөөт хийж бас байгаа. Зочмог гэдэг чинь сэргийлж болох нас баралтаа буулгах нь чухал шүү дээ. Тэр битгий хэл одоо яаралтай тусламж бол ямар юмны харьяал байгаа. Бүр даатгалтай эсгээс үл хамааран энэ чи төрөөс таажаа тусламж үйлчилгээ шүү дээ. Хаанч очисон үзүүлэх ёстой байхгүй. Харин тэрийг үзүүлэхгүй байгаа газруудтай бол хариуцлага тооцох хэрэгтэй. Нөгөө талдаа менежментийн асуудлыг бид заавал ярих хэрэгтэй. Бага үр ширэнд оролцсон эмнэлгийн дарганы толгой гэлээд байх юм уу? Бачгаар сайдаа. Зарим бур байхгүй. Ашигтай ажилласан, сайн ажилласан, дараал буулгасан, чанартай тусламж үйлчилгээ үзүүлж чадсан. Одоо сая нэр нь дурддагдаад байгаа аймагуд хүртэл байна, дүүргүүд хүртэл байна. Төрөлцсөн мэргэжлийн эмнэлгүүд байж байна. Сайн газрууд нь байгаа шүү дээ. Энийг урамшуулах хэрэгтэй. Манад тэр урамшууллын тогтолцоо байдгүй учраас сайн ажилласан мojсон ялгаа байхгүй. Тэгээ гişүүд ирэхлээр гişүүдэд худлаа хов зөөгөөд бараг би гавьяатай байсан чинь ингээд даатгалын ерхий газар ингээд өрөнд оролцсон юм шиг яриад. Тэгэхээр одоо бид хариуцлага тооцдог байя. Чадахгүй байгааг нь болио. Чаддгаар нь ажил хийх ёстой шүү дээ. Даатгалын үндэсний зөвлөлийн бид бас одоо эрх зүйн орчныг сайжруулах ёстой. 9 гишүү. Энэ бол одоо хангалттай биш. Энэ бол эрүүл мэндийн салбарын жижиг парламент байхгүй юу? Өвдсөн хүмүүсийг аврахын тулд, туслахын тулд иргэдэд төлөө сууж байгаа газар шүү дээ. Тийм ээ. Тийм учраас энд бол одоо эмдүүзийн гишүүдийн оролцоо, хариуцлага, тэр шийдвэр гаргалт, тэрний бие даасан байдлыг хангах, тэнд нь мэржлийн одоо тусалцаа үзүүлж байгаа техникийн хорооны гишүүдийг батжуулах, бэхжүүлэх, цалинжуулах энэ хамгаалтуудыг хийхгүй бол энэ одоо урагшлахгүй. Одоо бид яг ийм юм дээр тулчаад байгаа. За нөгөө талаас хин их мөнгө өгсөн тэр нь дууга захиална гэдэг шиг юм болоод байгаа байхгүй. Би одоо ариун зай гишүүнтэй санал нэг байна. Төр хит их одоо асуудалд оролцож байгаа. Төрөөс эрүүл мэндийн даатгалын хураамжийг одоо нэмүүлэхгүй байх бодлого барьдаг хэдий ч тэрийг бодиттой хийж чадахгүй байгаа. Тийм ээ. Энэ бол одоо өөрөө даатгалын санг одоо хүрхгүй болох хэмжээнд хүрэж шít. Тийм учраас бид одоо хүрэхийн тулд яах юм? Тэр өвдөгний үеийг, тэр зүрхний стендийг хангалттай харавхаас нь шигдээс болохоос өмнө хамгаалдаг байхын тулд хүрэлцээтэй хүмүүст нь тавьж болох тэр санхүүгэл байлахгүй бол бид 1000 энд сайхан юм яриад бүтэхгүй шүү дээ. Тийм учраас 2027 онд 3.8 их найд болгоё гэж байгаа Батчуур сайдын энэ ярьсан зүйлийг бол гишүүд бид дэмжих хэрэгтэй. Ялангуяа байнгын ороор ганц хоёр дараа. Хэвлээ энэ дээр бол бүр бодлогын том дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэжээж энэ бол одоо амь орон шүү. Ингэжээж Монгол хүний эрүүл мэнд хамгаалагдана гэдгийг хэлье.